Сайн байцгаана уу? Та бүхний амар амгаланг айлтгая. Монгол бичгийн хичээлийн багш оролцоод. Бидний өнөөдрийн хичээл жинхэнэ нэрийн үндсийг зөв бичих. Монгол бичигт жинхэнэ нэр их шиг гүйгүүлэгчээр төгсдөг. Гүйгүүлэгчээр төгсөхдөө Н, М, Л, Инг, Б, Г, Р, С, Д гэсэн гүйгүүлэгчээр төгснө. Ихшгээр төгссөн жинхэнэ нэрийг уншия. Хэл, нэр, ус, хань. Гүйгүүлэгчээр төгссөн жинхэнэ нэрийг бүгдээрээ уншицгаая. Наран, ном, гарал, сан, гар, баг гэсэн эдгээр үгсүүд төгсгөлийг багш нь улаанаар тодруулсан байгааг ажиглаарай. Дэвсгэр үсгийг хадуу дэвсгэр үсэг, зөөлөн дэвсгэр үсэг гэж хоёр ангилна. Үгийн дунд болон адагт ардаа ихшиггүй орж болох гүйгүүлэгч үсгийг дэвсгэр үсэг гэнэ. Өөрөөр хэлбэл үгийн дунд адагт үе битүүлэн ихшиггүй орж болно гэсэн үг. Хадуу дэвсгэр үсэгт багар сад гэсэн үгэнд орсон Б, Г, Р, С, Д гүйгүүлэгч орно. Зөөлөн дэвсгэр үсэгт нам ланг гэхэд орсон Н, М, Л, Инг гэсэн гүйгүүлэгч орно. Хадуу дэвсгэр үсгийг багар сад гэж цээжлээрэй гэсэн Б, Г, Р, С, Д гүйгүүлэгчээр төгссөн нэр үгэнд өгөх оршихын тийн алгалын ДТ нөхцөлийн дараах хувилбарыг дагуулна. Төв, бичиг, зарлиг, янгир, орос, совд гэсэн үгс хадуу дэвсгэр гүйгүүлэгч буюу Б, Г, Р, С, Д гэсэн гүйгүүлэгчээр төгсжээ. Зөөлөн дэвсгэр үсэг буюу Н, М, Л, Инг гүйгүүлэгчээр төгссөн нэр үгэнд өгөх оршихын тийн алгалын ДТ нөхцөлийн дараах хувилбарыг дагуулна. Хаан, нийгэм, тогтоол, тайван. Эдгээр үгс маань зөөлөн дэвсгэр гүйгүүлэгчээр төгссөн байна. Дасгал ажлыг хадуу зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн нэр үндсийг ялгаж бичнэ. Өөрийгөө шалгая. Хадуу дэвсгэр үсгээр төгссөн үгс нь уншия. Улас, төв, шүлэг, судар, хүүхэд. Зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн үгийг харъя. Уншаад багштайгаа тааруулаарай. Хаан, хөгжим, яатан, тусал, ерөөл гэхэд зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн байна. Монгол бичгээ шимтэн суралцж буй та бүхэндээ баярлалаа. Үндэсний бичиг үсэг тусгаар тогтнолын баталгаа юм. Амжилт хүсье.